Ухаантай онд шинэ өдрийн шинэ амьдрал нээдэг гэсэн илгэмсэг сайхан энэ үгээр Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар ийхүү үзэгч та бүхэн хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлэгт маань Монгол Улсын боловсролын их сургуулийн боловсрол судлалын сургуулийн насан туршийн боловсролын тэнхим эрхлэгч доктор дэд профессор Сундын Эрдэнэцэг оролцож байна. Юуны өмнө манай урилгыг хүлээж авч манай студид Морилон цаатсанд үзэгчдийн өмнөөс талархал төвшүүлье гэж бодож байна. Тэгэхээр ер нь аливаа монголчууд маань эртний сайхан ерөөл гэж ярих их дуртай. Ер нь ингээд Монгол Улсын боловсролын их сургууль маань Монгол орны хөгжил дэвшилд бол онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж би уран бүтээлч хүнийхээ хувьд бол бодож явдаг. Магадгүй манай зарим нэгэн үзэгчд маань ч гэсэн надтай бол санал нийлнэ. Энэ бол өөрөө түүх юм те. Түүх нь өөрөө язгуураар нь батсан гэж бодож байна. Тэгэхээр таны хувьд Эрдэнэтэн хүний хувьд Монгол Улсын боловсролын их сургуультай торгоныхээ нийлж байгаа юм шиг яаж одоо холбогдох болов? Эндээс яриагаа эхлүүл манай үзэгчдүүд нэлээ сонирн байх болов гэж бодож байна. За баярлалаа, нэг сайхан асуулт байна. Юуны өмнө танай телевизийн хамт олон Эрдэнэттэй ярилцах цагт гэсэн нэвтрүүлэгтээ намайг урьсанд бэх баярлж байна. Тэгээд эхний асуулт маань Монгол Улсын боловсролын их сургуультай яаж холбогдов гэдэг асуулт авахаар би их бэлгшээж байна. Яагаад гэвэл сайн багш нарын нөлөө намайг энэ сургуультай холбогдуулсан гэж би боддог. Миний 10 жилд би Баатар хот Москвагийн намжид 10 жилийн 33 дугаар сургуулийг төгссөн. За тэр сургуулийн багш нар маань үнэхээр хөгжсөн их сайхан багш нар байсан. Тэгээд тэднийг харж агаад би эдэн шигэ багш болох юмсан гэдэг ийм бодол төрсөн юм. Тэгэхээр сайн багшийн нөлөөгөөр л ийм сайхан сургуультай холбогдсон гэж товчхон хариулъя гэж бодож байна. Тэр эртний сайхан ерөөлөөр тэр багш нартай учирсан учраас багшуулах энэ мэргэжлийг сонгож гэж бас товчхон ойлгож болох юм те. Тэгэхээр ер нь ном дор мөргмөө аав ээжтэй мөргмөө багш дор мөргмөө гэж монголчууд эртнээсээ сайхан ярьж эхэлдэг тий. Тэгэхээр багш дор мөргмөө гэдэг энэ үгийн талаар та ер нь багш хүний хувьд юу гэж бодож байна? Таны одоо түрүүний хариултыг одоо би дэлгэрэнгүй задлж одоо үзэгч дүнтэйг бас сэтгэл гоон хуучлах гэдэг юм л да. Тэгэхээр багш дор мөргмөө гэхээр их том философийн асуулт байна гэж би ойлгож байна. Тэгэхээр би сайн багш нарын нөлөөгөөр ийм сайхан сургуультай холбогдсон гэж хэлэхдээ юуг анзаарсан бэ гэхээр зэрэг тэр сайхан багш нарын мэрэгжилдээ эзэн байсан байдал нь намайг энэ мэрэгжлийг сонгох руу түлхсэн болов гэж бодож байгаа юм. Гэхдээ хүмүүс бодохдоо юу гэж санддаг гэхээр ялангуяа залуучууд мэрэгжил сонгож явах үедээ би энэ мэрэгжлийг сонгож байна гэж ойлгодог. Гэтэл үнэхээр одоо би багш нараас ч гэсэн асуух дуртай л да. Үнэхээр та багшийн мэрэгжлийг сонгосон юм уу? Аль эсвэл багшийн амьдралыг сонгосон юм уу? гэж асуумаар санагддаг. Тий. Яагаад гэхээр зэрэг тэр сайхан багш нарын нөлөөгөөр сайн мэрэгжил юм, сайхан мэрэгжил юм гэж сонирхлоо ч гэсэн тэр хувь хүн өөрийнхөө сонголтыг хийхдээ багшийн амьдралаар амьдарч багшийн гэдэг энэ тодтголыг авч явах хариуцлагыг хүлээж энэ мэрэгжлийг сонгосон гэж боддог. Яагаад гэвэл багшийн мэрэгжил өөрөө асар их онцлогтой учраас тэр амьдралаар амьдрахыг тухайн мэрэгчлэр ажиллаж байгаа хүнээс шаарддаг гэж би ойлгодог. Зохиол өвчин гэдэг их амархан ажил харин зохиолч байна гэдэг хэцүү гэж манай төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр нэг сайхан үг байдаг л да. Түн лугаа адил ер нь яг та сая хэллээ багшийн амьдралыг сонгоно гэж тий амьдралыг сонгоно гэдэг энэ лог гаргалгаанаас бодоод үзэхэд ер нь багш гэдэг энэ мэрэгжлийн онцлогийн язгуур нь юундээ оршиж юм бэ? Зүгээр яг энэ мэрэгжлийг нь зүгээр ингээд эрдэмтэд янз бүрээр тодорхойлсон байдаг л да. Жишээлбэл одоо би ингээл багш болох гэж байгаа үед нь хичээл зааж явах үедээ багш чимбэ гэж асуудаг ч юм уу. Аль эсвэл багшийн мэрэгжил ямар учиртай вэ гэдээ ингээд ярилцдаг олон ярилцлагуудыг хийгддэг. Гэтэ би дотроо бодохдоо юуг санддаг вэхээр зэрэг зүгээр тодорхойлж хэлэх юм бол багш бол нийгмийн итгэмжлэгдсэн гишүүн гэж тодорхойлсон байдгийг. Зүгээр одоо миний одоо энэ мэрэгжлээр ажиллаж байгаа хүний хувьд ингээд бодохоор тасралтгүй суралцдаг мэрэгжил. Тасралтгүй хөгжихийг шаарддаг мэрэгжил. Маш өндөр ур чадвар шаарддаг мэрэгжил. Мэрэгжлийн талаас. Нөгөө талаас багш мэрэгжлийн нэг онцлог нь юу байдг вэ гэхээр зэрэг хүнээс хүнтэй харилцдаг мэрэгжил. Хүнээс хүнтэй харилцана гэдэг үгний цаана хүмүүс ярихад хүмүүс байдгийн байна гэл ингээ ойлгох гээд оролддог боловч маш их хүн чанар шаарддаг. Ёс зүй шаарддаг. Энэнгээрээ багшийн мэрэгжил онцлог. Ахаад нэг онцлог байдаг. Тэр нь юу байдаг вэ гэхээр зэрэг материалын үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа хүмүүс бол ямар түүхий давсан тэрэндээ тохирсон бүтээгдэхүүн гаргаж болдог байхгүй. Гэтэл багшийн мэрэгжлийн нэг онцлог нь юу байдаг вэ гэхээр зэрэг дандаа шугамн биш функцээр үйл ажиллагаагаа явуулж идэг. Тэн дотор одоо зарим хүмүүс хэлдэг л дээ их сайн оюутныг авал би сайн сургаж чадна ч гэдэг юм уу. Таархан оюутан ирдэг учраас муу бүтээгдэхүүн гардаг ч гэдэг юм. Тэгж ярих гэдэг байхгүй. Тэгэхээр тэрийг нөлөөлөхгүй гэж би хэлэхгүй нөлөөлнө. Гэхдээ багш мэрэгжил багш өөр ур чадвартай бол тэр мэрэгжлийн үйл ажиллагааг заавал шугамн байдлаар харах гэдэг хэрэггүй юм санагддаг. Бас өөр өнцгөөс харах хэрэгтэй. Тийм.
Магадгүй Яагаад тэгж байгаа вэ? яагаад гэвэл би бодож байна л да багшийн ажлын үр дүн нь тухайн хичээлээр үнэлэгддэг байхгүй. Зарим багшийн ажил 4 жил тухайн багш суралцагчид хичээл заачхад дурсагдахгүй үлдчихэдэг. Гэтэл зарим багш 4 удаа уулзчаад насан турш нь мартагдахгүй үлдчихэдэг. Энэнгээр л багшийн ажлын бахархал, онцлог нь оршдог гэж боддог. Тэм учраас би багшийн ажлыг сонирхож сонгосон. Энэ мэрэгжилдээ дуртай. Тэгээд өөрийнхөө сургуульд ажиллаж байгаагаараа бахархдаг. Тэгэхээр яг логик гаргалгаагийнх нь яг төв зэгийг бодоод үзэхэд тэр нэг ур чадвар гэдэг нэг юм байна да тий. Аливаа мэрэгжилт тий. Та энийг тодруулахгүй юу? Гэхдээ ур чадвар гэдэг үгийг бид нэр зүгээр нэг уралдаанд орж байгаа юм шиг ойлгож болохгүй. Тийм. Магадгүй энэ төрмөл байдаг байж магадгүй. Зохиомол байдаг байж магадгүй. Тэр тухайн хүн тухайн үйлийг гүйцэтгэх явцдаа тэр хүний өөрийнх нь зан үйл болтлоо хөгжсөн нэг тэр чадварыг л би ур чадвар гэж хэлнэ гэж боддог. Тэ. Магадгүй тэр хүн уран шийдлэрээ ур чадвараа илэрхийлж магадгүй. Магадгүй тэр хүн насан туршийн туршлагаараа ур чадвараа илэрхийлж магадгүй. Ямар ч байж болно шүү дээ гэж би боддог. Оросууд ярьдаг л да та одоо бурхан болох байсан ч амжиж тариагаан тарай гэж тий. Таны тарьсан тариаг өр хүүхэд ач зээнэр чин хураагаа талах болгоно гэж ярьдаг. Тэгэхээр энэ дэс би ингээ бодоод үзэхэд нөгөө боловсрал гэдэг нэг алсыг харсан ухаан тий. Эндээс би ингэж газрын зургийг олж хараад байгаа юм л да. Тэгэхээр ер нь боловсрал гэдэг маань одоо чухам юу хэлдэг? Боловсралтай хүн гэж одоо хэнийг хэлдэг тий. Энэ дээр та багш хүний хувьд ямар бодолтой байдг вэ? Ер нь би бол уран бүтээлч хүнийхээ хувьд бол тэр амьдралын тэр хар ухаанд суралцсан хүн одоо боловсралтай гэж бодоод байгаа юм л да. Ер нь боловсролынхаа хэмжээгээр сэтгэн, боловсролынхаа хэмжээгээр туглын биш талын удмаар сэтгэн ч гэдэг юм уу тий. Та энэ дээр ямар бодолтой вэ? Гэхдээ энийг хүн болго өөрийнхөө харж байгаа өнцгөр л тайлбарлах байх. Ер нь бол бид нар өнгөрсөн нийгмийн үед ч гэдэг юм уу боловсралтай хүн гэж хэмбэ гэд хэлэхдээ шатлсан боловсролоор ойлгож ирсэн. Шатлсан боловсрол гэдэг маань юу гэж хэлэхээр бага сургууль төгсөөд, дунд сургууль төгсөөд, мэрэгжлийн сургуульд ороод, коллеж төгсөөд, их сургууль төгсөөд гэдэг байдлаар ч юм уу те. Өөрөөр хэлбэл сайн диплом авах юмсан гэдэг ийм хүслээр боловсролыг үнэлж ирсэн цаг үе бий. Хуучин цагт. Тийм. Гэхдээ одоо бол юуг үнэлж байна вэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Боловсрал гэж юу юм бэ гэхээр зэрэг боловсрох үеийн үр. Үеийн үрийн хувьд тий боловсрох үеийн үр гэж манай академич чадан ба тодорхойлсон байдаг. Тэгэхээр боловсрал гэдэг үгний цаа талд хүн насан туршдаа төрхөөс ахуулаад өөд болох хүртэл туршдаа амьдралынхаа явцад, ажил хөдөлмөрийнхөө явцад, сурах үеийн явцад бүтээж байгаа үр дүн. Тэр боловсролын үр дүн нь тухайн тэр хүмүүстэй зан төлөв нь болж, дадал зуршлан нь болж, амьдрах арга ухаан нь болж төлөвшдөг гэж би ойлгодог. Тэгэхээр би ингэж ойлгож байгаа учраас боловсралтай хүн гэж хэнийг хэлэх вэ гэсэн таны асуултанд бодит чадвартай хүнийг хэлнэ гэж. Тухайлбал чадвартай хүн бодит чадвартай хүн. Тухайлбал тэр бодит чадвар гэж юугаа хэлээд байгаа юм гэхээр зэрэг тэр амьдралаа аваад явах арга ухааныг хэлж байна. Жишээлбэл манайхаа ингэдэг л дээ одоо нэг хариуцлага ажлын анкет бүглэнэ гэл тэгэхэд ээж аав нь ямар боловсралтай вэ гэхээр бага боловсралтай гэд биччихэдэг байхгүй юу. Тэг би дотороо боддог л доо боловсролын ангиллаар харж байгаа юм болоо да гэж ингэж хардаг. Яг үнэн чанартаа өнөөдрийн дээд боловсрол эзэмшчихсэн ажил олж эрхэлж чадахгүй байгаа хүмүүсийн хажууд тэр бага боловсролтой гэж тэр анкетад бүртгэгдэж байгаа ээж аав хоёр тэр уулын ингэрт байгаад цаг агаараа ажаад амьдрал ахуйгаа төлөвлөөд төвшөтгөөд өнөөдрийг хүртэл өөрийгөө төдийг өөр хүүхдэд хичээгээд явж байгаа тэр боловсролыг боловсрал биш гэж хэлэх боломж байхгүй байна. Тэм учраас боловсрал гэдэг бол өргөн утгаар л авч үзэх ёстой хогт хүн гэж ойлгодог. Тэгэхээр би танилцуулж байхад нэг зүйл бас анзаарлаа да. Тэр нь юу вэ гэхээр одоо насан туршийн боловсрал гэж байна тийм. Тэгэхээр таны саяны хариулт чи хүү холбоотой болов уу гэж бодож байна л да. Ер нь ингээд таны хийж байгаа энэ ажил маань одоо насан туршийн боловсрал гэдэг маань одоо чухам юуг хэлээд байна. Өнөөдрийн яг догшин нүүдэлтэй өнөөгийн нийгэмд энэ насан туршийн боловсрал гэдэг энэ бүтэц функц маань одоо зайлшгүй байх ёстой юу тийм. Энэ дээр та ямар бодолтой вэ? Зарим нэг үзэгчд маань бас төөрөлдөж байгаа гэж би гүн итгэлтэй байна. Насан туршийн боловсрал гэж хүм юуг хэлээд байгаа юм бэ гэдэг. Та энэ дээр бас сонирхуулаач. Зөвхөн монголчууд өөрийнхөө гүн ухаан дотроо чилсэн байдаг. Улс орнуудын хүн төрсөн цагаас ахуулаад өөхөх хүртлээр сурч яадаг гэж ингэж хэлдэг.
Тэгэхээр Монгол Улсын боловсролын их сургууль өөртөө хийж байгаа бүтцийн өөрчлөлтийн хүрээнд насан туршийн боловсролын танхим гэж ийм танхимыг шинээр байгуулсан. За энэ бол шинэ одоо нэр томьёо шүү дээ, тийм манай нийгэмд орж ирсэн. Тэгвэл бол энийг бид нар юу гэж анзаарч үзэж байгаа нөхөр зэрэг манай хувьд, Монголын хувьд шинэ гэж ойлгож болно. Гэхдээ энэ байгаагүй зүйл биш, өмнө нь байсан. Илэрхийлж байгаа нэр томьёонууд нь гэж би ойлгож байна. Дэлхий дээр юу анзаарч байгаа нөхөр зэрэг тасралтгүй боловсролын тухай асуудал маш их олон жил яригдж байна. Тэр дотроо хүний тасралтгүй хөгжлийн тухай асуудал, хүний нөөцийн чадварын тухай асуудал яригдж байгаа. Ийм цаг үед бид нар амьдарч байна. Тэгэхээр зэрэг монголчууд бид нар урд нь энэ насан туршийн боловсрол гэдэг ойлголтыг ямар утгаар авч явж ирсэн гэхээр зэрэг албан бус боловсрол гэсэн утгаар авч явж ирж. Албан бус боловсрол за. Тэгэхээр зэрэг тэр маань юу вэ нөх гэхээр зэрэг одоо заавал стандартаар үнэлүүлээл оноо тавиулаад идэг боловсрол биш юм аа. Ажил хөдөлмөрийн явцад амьдрах ур чадварын явцад амьдрах ухааны явцад тэр бүхнийг өөдөн татж яадаг ийм үйлдэл байжээ гэж ингэж ойлгож байгаа юм. Тэгэхээр яаж хүн тасралтгүй суралцах вэ? Яаж хүний тасралтгүй хөгжүүлэх вэ? Нийгмийн өөрчлөгдөн бүт олон талт үйл явц донд тэнцэн амьдрах чадварыг иргэндээ яаж өгөх вэ гэдэг чиглэлээр дэлхийн улс орнууд суралцагч нийгмийг бүтээх гэж зүтгэж байна. Тэгэхээр тэр суралцагч нийгэм гэдгийн цаана юу вэ нөхөр зэрэг тасралтгүй сурч яадаг, үйл ажиллагаанаас сурч яадаг, өөрийнхөө амьдралаас суралцж яадаг, бусдаас суралцж яадаг. Тэр хүмүүсийн сэтгэлийг бий болгож өгдөг. Тийм одоо дархлааг хүмүүсэнд бий болгох ийм хэрэгцээ байна. Гэхдээ заавал бий болгоод авах биш. Хүн өөрөө байгалийн шалгаралт өртөөд тий амьдралын төлөөний тэмцэл хийгээд энэ бүхнийг авч явсаар ирсэн. Гэхдээ энийг шинжлэх ухааны үндэстэй залж жолоодоход туслах зорилгоор л ийм нэр томьёо, ийм үзэл баримтлал дэлхийн дунд хөгжиж байна. Тэгэхээр орчин үеийн хөгжлийн энэ үе шатыг манай Монгол Улсын боловсролын сургуулиор харсан. Тийм учраас энэ танхимыг байгуулсан. Тэгэхээр энэ танхим юу хийдгийм бэ гэдээ үзэхээр зэрэг ерөнхий боловсролын сургуульд өнөөдөр ажиллаж байгаа олон багш нар мэргэжлэрээ хөрөөх сонирхолтой байна. Монголд бас багш ховор байх үед хөдөө орон нутагт багшилчихсан 5-10 жилийн амьдралаа зориулчихсан багшийн мэргэжил эзэмшиж чадаагүй болсон хүчнүүд байна. Ийм хүмүүсийг багш болгож хөрвүүлэх чиглэлээр нэг үйл ажиллагаагаа явуулж байна. Өөр нэг чиглэл нь юу вэ нөхөр зэрэг зөвхөн одоо боловсролын салбар дотор байгаа хүмүүстэй биш. Насан туршдаа суралцах гэдэг чинь бүх хүмүүст хамааралтай ухагдах учраас бусад албан байгууллагууд, хувь хүний хөгжлийн захиалгуудыг бид нэр сонирхож үзэж байна. Тэм учраас бид нар сургалт захиалдаг. Тэгэхээр бид нар юу хэлж яах нөхөр зэрэг боловсролын үйлчлэгийг нийгэм рүү гаргаж ирэхдээ бид нар тэр хүнд ямар хэрэгцээ байна? Тэрийг нь олж хараад захиалгыг аваад тэрэнд нь тохирсон агуулгаа бэлдээд тэр хүмүүст боловсролын үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэм учраас бид нар боловсролын сургуулийнхаа насан туршийн боловсролын хэмжээр байгууллага хувь хүний захиалгаар сургалт зохион байгуулж байгаа. Тэрний нэг жишээ нь юу вэ нөхөр зэрэг бид нар одоо иргэдний нислэгийн удирдах газартай холбоо тогтоогоод тэд нартай одоо 2 удаагийн сургалт зохион байгуулсан байна. Өнөөдөр гэхэд Аадар хоол улсын байгууллага хөдөө орон нутгад ажиллаж байгаа газар тариалан эрхэлж байгаа хүмүүсээр сургагч бэлдэх сургалтаа бидний захиалга өгөөд сургагч гэж хэмбэ гэдэг ур чадварыг эзэмшүүлэх сургалтууд хийж байна. Хувь хүнд нь тэр одоо орон нутгаас ирсэн суралцагчд. Тий орон нутгаас ирсэн. Тэгэл зүгээр л газар тариалан эрхэлж байгаа хувийн хөдөлмөр эрхлэгчтэй байхгүй. Тэр хүмүүс өөрийнхөө сурсан туршлагаа сум орон нутгийнхаа хүмүүст зааж өгөхийн тулд сургагч болох шаардлагатай. Тэгэхээр зэрэг бид нар тэр хэрэгцээ нь юу вэ нөхөр энэ хүмүүс сургагч болох гэдэг юм байна гэдэг хэрэгцээг нь авч үзээд тэр тохирсон сургалтын агуулга боловсруулад сургалт хийж байна. Ахаад тэр манай Монгол Улсын боловсролын ихтэй сургуулийн салбарт ажиллаж байгаа, мэргэжлийн сургуулийн салбарт ажиллаж байгаа ийм хүмүүс бол дандаа сайн мэргэжилтнүүд багш болсон байдаг. Жишээлбэл сайн инженер шүтэст багшилж яадаг юм уу? Эсвэл сайн орчуулагч гадаад хэлний сургуульд багшилж яадаг юм уу? Эсвэл сайн хуульч хуулийн сургуульд багшилж яадаг. Тэр энэ хүмүүсийг багшлах мэргэжилттэй болгоход нь мэргэшүүлэх зорилгоор бас сургалтууд зохион байгуулдаг. Ингээд ирээдүйд бид нар юг харж яах нөхөр зэрэг магадгүй сайн өсчнийхээ сургалтыг төвөө ажилуулахын тулд сургагч болох гэж хүсэж байвал бид тэр хүмүүст сургагч ямар байдаг юм бэ? Сургалт ямар байдаг юм бэ? Яаж төлөвлөдөг юм бэ? Яаж хөтөлбөр агуулга хийдэг юм бэ гэх чиглэлээр туслахад бэлэн. Тэг ийм л үйлчлэгээ явуулж байгаа. Тэгэл энийгээ бид нар аль ч салбарын хүмүүст хэрэгцээг нь судлаад хэрэгцээтэй боловсролын эзэмшихэд туслах зорилгоор гэдэг санаа хэлж байгаа. Зүгээр гадаадын хөгжилтэй орнуудыг хараад үзэх юм бол энэ чиглэлийн тусгай сургуулиуд хүртэл байгуулагдсан байгаа. Тэгэхээр манайх бол одоо эхний ээлжинд бол нэг тэнхимэр ажлын гараа эхэлж байна. Аажимдаа энэ бол өргөчн илүү одоо өргөн хүрээтэй болно гэж бодож байгаа.
За бас нэг үйлчлэгээний шинэ хэлбэр энэ манай танхимдэр байгаа. Энэ нь юу гэхээр тусгай хэрэгцээт боловсруулалтын багш гэж бэлтэж байгаа. За. Тэгээ энэ хүмүүсийг бид нэр хаанаас яаж бэлдэж яах вэ гэхээр зэрэг Монгол улсын туршлагаас ингээ харахаар зэрэг зөвлөлт холбоот улс байх үед энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан багш нарыг бэлдэж ирж ирсэн байгаа сонгогдооч гэдэг багш нар. Тэгээ одоо бол дэлхийн хөгжих явцдаа заавал хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр биш тусгай боловсрол шаардлагатай хүмүүст зориулсан сургагч багш нарыг бэлддэг ийм туршлага түгээн дэлгэрсэн. Тэгээ энэтэй холбоотойгоор бид нар манай Монголд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа сургуулиудад ажиллаж өөрийн туршлагаа хоримтлуулсан багш нараас авсраад мэргэжлийн хөрвүүлэх сургалтыг нэг жилээр багш бэлтгэх ажлыг хийж байгаа. Тэгээ энэ шинэ ажил хийгээд эхлэхээр бас сонин шинэ зүйлүүд санаанд бууд юм байна. Тэгээ тэрнтэй холбоотойгоор бид нэр анх удаага бас ихтэй сургуулийн төвшөнд орчуулагч багштай хичээл заалгаж байгаа. Орчуулагч багштай гэдэг маань юу хэлээд байна вэ гэхээр зэрэг синхрон орчуулга дамжиж биш тэр маань юу хэлээд байна вэ гэхээр зэрэг нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэдгийгсэн сургуульд хамарж байгаа учраас дохооны хэлээр ярьдаг. За. Тэгэхээр зэрэг бид нар ихтэй сургуулийнхаа тэр тусгай хэрэгцээтэй хүмүүс зориулсан хичээлүүдэд дохооны хэлээр орчуулж зааж байгаа. Энэ л манад хийж байгаа шинэ ажил гэж. Шинэ ажил. Тэгэхээр миний асуух гээд байгаа нэг язгуур нэг асуулт байна л да. Тэр нь юу гэхээр та сая шигтгэе болгоод хэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж одоо нэр томьёо одоо нийгэмд байдаг шүү дээ тий одоо хөгжлийн бэрхшээлтээр гэтэл одоо энэ сургалт маань одоо аливаа энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ингээд аливаа юун дээр ингээд орхигдоод хаячаад идэг. Танах энд одоо ямар өнцгөөс нь энэ хүмүүсийг олж харж байгаа вэ юм? Өнөөдөр дэлхийн боловсруулалтын үзэл баримтлал дотор тэгш хамран сурах боловсрал гэдэг үзэл баримтлалыг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр хинч байсан суралцах хэрэг нь нээлттэй байх учиртай. Хинч бол боловсрох хэрэг нь нээлттэй байх учиртай. Тэгэхээр бид нар юг анзаарч үзэж байна вэ гэхээр зэрэг тэр боловсрох хэрэг нь нээлттэй байх тэр боломжийг нь өшөө өргөн болгох юмсан гэдэг үүднээс энэ чиглэлийн багш бэлтгэх ажилд анхаарлаа хандуулж байгаа. Нэг талаас. Нөгөө талаас тэр хүмүүс ажил эрхлэх боломжтой байхын тулд тэд нар өөрийнхөө бас нэг тийм үйлдвэрлэлийг бий болгоод ажлын байр нэмэгдүүлэгч байдаг юм уу? Тэр чиглэлийн хүмүүстэйгээ ажиллах хэрэгцээ нь өндөр байгаад байгаа хэрнээсээ яаж яаж тааргаа болохгүй байдаг аахгүй. Тэгэхээр одоо өнөөдөр манай тэр багш үлдэж байгаа ингээд яг тийм хэлгүүд үлээ юм 8 хүн сурч байна л да. Тэгэхээр тэр хүмүүс чинь бол эргээд өөрөө ажлын байраа өөртөө бий болгох зорилготой байгаа аахгүй. Тэгэхээр энэ чиглэлээр бидний хийж байгаа ажил бол энд алхамаар үргэлжлэж байгаа. Энэ хүмүүст туслаж байгаа хэлбэр гэж бодож байна. Нэг талаас нөгөө талаас бид нар юг анзаарч үзэж байна вэ гэхээр зэрэг Монгол Улсын боловсролын их сургууль хөтөлбөрийн шинжилгээ хийж байгаа. Хөтөлбөрийн шинжил дотор аажимдаа бол бид нар багшуулахаар сурч байгаа бүх хүмүүс энэ тусгай боловсрол шаардж байгаа хүмүүстэй ажиллах арга зүйг сонсоод мэдээд гардаг болохын тулд бид нар сонгох хөтөлбөрүүдийг хийж багшуулах гэж байгаа бүх хүмүүстэй сурах ийм сонирхолтой байна. За ялангуяа манай сургуулийн өмнөх боловсролын сургууль цэцэрлэгийн багш нар бэлдэж байгаа шүү дээ. Тэр сургуульд бол яг энэ чиглэлд ийм хүмүүстэй ажиллах арга зүйг нь тэнд сурч байгаа бүх багш сураад гардаг ийм уламжил тогтсон байна. Бас багшийн сургууль гэж одоо манай салбар сургууль байгаа. Багангийн анхан шатны боловсролын багш бэлдэж байгаа. Энэ багш нар бас сонгох үе хичээлээрээ, заавал судлах хичээлээрээ энийг судлаад гарч байгаа. Тэгэхээр бид нар энэ чиглэлд бол тодорхой хийдэг уламжилт ажилтай түүнийгээ илүү сайжруулах чиглэлээр ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ Монгол Улсын боловсролын ихт сургууль бүтцийн өөрчлөлт шинжилтүүд бол хийж байгаа гэж та ярьлаа тий. Та дотор нь бас ажиллаж бүтээж туйрвж байгаа эрдэмтэн хүний хувьд өөрөөр хэлбэл нэг агаараар амьсгалж байгаа хүний хувьд өрөмөц нэг өнцгөөс одоо олж харж байна уу? Би уран бүтээлч хүнийхээ хувьд бол ингээд ажил хэргийн байдлаар одоо танаа сургууль руу хаалгыг тогшоод орж явахад бол тэр агаар бол мэдэгдээд идэг л да гадны хүнд бол. Та дотор нь байгаа хүний хувьд ямар бодолтой байдаг вэ? Энэ одоо шинжилэл одоо бүтцийг гэдэг нь одоо тэр ядуухан сэтгэлгээний тийм хов живээр бол манай үзэгчдэн бол ойлгохгүй бах. Ямар ч хэсэн хийгсэн бүтээгсэн гэдэг эрмэн өөдрөг сэтгэлтэй энэ сайхан хамт олныг би сэтгэлийнхаа төлөнд харсан учраас танаас асуугаад байгаа юм л да. Би бол одоо шинжилгээг яаж мэдэрч ийн вэ гэж асууж байна гэж ойлгож байна. Тэгэхээр би тэр сургуульд ажиллаж байгаа багш хүнийхээ хувьд манай сургууль бол тасралтгүй шинжил хийсээр ирсэн гэдгийг тэмдэглэх ёстой. За. Тэгээ нэг талаас нь. Нөгөө талаас энэ удаагийн шинжил бас онцлогтой. Энэ удаагийн шинжил яагаад онцлогтой гэж хэлж байгаа нөхөр зэрэг бүтнээр нь системээр нь өөрчлөлт шинжил хийгдэж байна. Өмнөх шинжилгүүд бол бид нар юу хийж ирсэн гэхээр яг алхамаар тийм ээ хаширлаж явж байсан. Тий, алхамаар
За одоо энийгээ ингээ дараа нь тэрийгээ тгий гэдэг ийм байдлаар явж ирсэн. А энэ удаагийн шинжилэл бол ерөөсө бүх зүйлээ ингээд одоо инновац гэдэг чинь нэг оронгоор нь өөрчлөх тэр язгуураас шинэ язгуур гаргаж ирэх тийм талаар шинжилгээ хийж гэнэ гэж би ойлгож байгаа. Тийм учраас би дотор нь ажиллаж байгаа хүний хувьд маш их хурд биднээс шаардж байгаа. Оо за. Тийм маш их хурд шаардж байгаа. Бид нар одоо өмнө жил ажиллаж хувь хүнээс тий. Өмнө жил ажиллаж байсан хурднаасаа энэ жил хурдаа нэмсэн хэрнээсээ л хоцорчих вэ гэдэг ийм бодол бол байгаа нэг талаас. Энэ бол манай шинжилтэй холбоотой, дээр нь өөрчлөгдөн бүд дэлхийтэй холбоотой гэж би ойлгож байгаа. А хоёр дахь нь юу мэдрэгдэж байна вэ гэхээр зэрэг боловсролын их сургууль багш нарынхаа хөтөлбөрийг л өөрчлүүлээд байгаа юм шиг хүн ойлгоод байгаа байхгүй. А гэтэл сургалтын хөтөлбөр өөрчлөгдөнө гэдгийн цааталд арга зүйн өөрчлөгддөг. Сургалтын орчин өөрчлөгддөг. Үнэлгээ өөрчлөгддөг. Зорилго өөрчлөгддөг. Тэм учраас энэ бол маш том өөрчлөлт. Энэ өөрчлөлтийг хийнэ гэдэг бол боловсролын салбарын өмнө маш том хариуцлага хүлээж байна гэж ойлгож байгаа. Тэм учраас энэ боловсролын салбар яаж өөрчлөгдөх вэ гэдэг зүйлийг багшаа бэлдэх сургуулийн өөрчлөлт одоо харуулнаа. Тэм учраас энэ бол амин чухал хэрэгцээнд гэж би бодож байгаа байхгүй. Тэм учраас боловсролын их сургуулийн энэ өөрчлөлтийг бол яг дотор нь ажиллаж байгаа багш хүний хувьд дэмжих юмсан гэж боддог. Үйл ажиллагаагаар түнд оролцох юмсан гэж боддог. Хурдаас нь гоцрохгүй юмсан гэж боддог. Бас тэгж бодно. Дээр нь нэмээд иргэн хүний хувьд. Гэтэ энэ шинжил зөв байгаасай. Тэ? Шинжлэлийн үйл явцыг ард түмэн зөв хараасай гэдэг утгаар бас санаа зовндог. Тэн дотор ажиллаж байгаа залуучууд, тэн дотор ажиллаж байгаа ахмад овшрын холбоо маш их сайжраасай гэж бас хүсдэг. Тэгээд би бол одоо ингээд энэ яг тэр шин нэгжийн ажиллаулж байгаа хүний хувьд ч гэдэг юм уу санаа зовноод одоо манай гадаад харилцаатай сургуулиудаас ирж байгаа эрдэмтдээс бас асууж байгаа байхгүй. За жишээлбэл миний одоо хэрэгжүүлж байгаа хөтөлбөр энэ байна. Бид нэр шинэ хөтөлбөр хэрэгжүүлж байна. Та яг өөрийнхөө хөтөлбөртэй харьцуулаад дүгнэлт хэлээч гэх мэтээр ингээд асууж байгаа л да. Тэгэхээр зэрэг энэ өөрчлөлт шинжилгээтэй холбоотойгоор манай гадаад харилцаа маш хөргөцсөн. Тэгээд зөвхөн энэ жилийн хувьд гэхэд манай тэнхимдэр Америкийн Нью Мексикогийн их сургуулийн 6 профессор ирж ажилласан. Тэгээ энэ хүмүүс яг тусгай хэрэгсэл боловсролын чиглэлээр насан туршийн боловсролын чиглэлээр ажилладаг хүмүүс байсан. Тэгээ тэр хүмүүст би одоо ингээд яг одоо мөрдөж байгаа бодлогоо хэлээд ингээд хөтөлбөрөө үзүүлэхээр тэд ярьж байгаа байхгүй юу. Зөв байна. Тэ ингэх ёстой. Дэлхийн өөрөө яг энэ чиглэл рүү явж байгаа. Гэт ингээд нэг аман үнэлгээ өгсөн. Тэгэхээр хүн аман үнэлгээнд бас нэг амархан хандаггүй тий Монгол хүмүүс хашир штэ. Тэр утгаараа дараа нь дахиад Финляндийн тэр Лапланд их сургуулийн эрдэмтэд өглөө их сургуулийн боловсрол судлалын сургуулийн захирал нэрээд манай тахимдэр бас ажилласан. Тэгээд тэр хүмүүс хөтөлбөрийг мань хараад хэлж байгаа байхгүй. Бид нэр яг өнөөдөр танаа хийж байгаа энэ өөрчлөлт рүү шилжих гэж 20 жилээ зарцуулсан гэж. Бас их хугацаа. Тий. 20 жилээ зарцуулсан. Гэтэл та нар бол эхнээс нь эхлэхдээ одоо шууд ингэж зөв эхэлсэн учраас магадгүй 20 жил хожиж чинь гэж хэлж харж болохоор байна. Гэт ингэж хэлж байгаа. Тэгээ эднэр бол биднэрт урам өгж байгаа. Гэхдээ тийм болцсон гэсэн санаагаар би бас ойлгохгүй байна л да. Ягаад гэвэл бид нар ямар ч хэсэн тийм зөв шугамн дээр зогсож байгаагаа харна гэдэг бол бахархал. Тэгэд энэ зөв шугамаар нь явуулна гэдэг бол том хариуцлага гэж ойлгож байгаа. Тэгэхээр хариуцлага бол соёл байдгийн лугаа одоо хойч үе бас бид нар бас харах ёстой гэдэг нэг сайхан өгдийн маань үр зүрхний нэг бодол байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ магистрийн сургалт боловсролын энэ салбартайгаа яаж уялдаж байна? Магистр гэдгийг би одоо энэ насан туршийн боловсролтой логикоор нь холбож асуугаад байна л да. Манай сургуульд нөгөө бүтцийн өөрчлөлт хийж явах явцдаа 3 улиралтай болсон. Тэгээ 3 улиралтай болно гэдэг бол мод биш байхгүй. За. Энэ юу хэлж яах нөхөр зэрэг манай сургуулийг төгсөөд гарсан төгсөгчдийнхөө тасралтгүй хөгжих үйл явцыг яаж дэмжих вэ гэдэг ийм зорилго тавьж байгаа. Тэгэхээр зэрэг төгсөгчдийнхөө тасралтгүй үйл явцыг дэмжих гэхээр төгсөлтийн дараах сургалтууд чанартай болох ёстой. Энэ сургалтууд тасралтгүй болох ёстой. Амар хүрээ өргөн болох ёстой. Ийм зорилгоор энэ бодлогын үүднээс манайх 3 дугаар улирал нэмж явахдаа бол магистрийн сургалтыг өргөдөж байгаа. За энэ нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр зэрэг тэр хүмүүс судалгааны арга зүйг илүү эзэмшүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олж харах. Ялангуяа үйл ажиллагаандаа судлаачийн байр сууриас хандах тэр хандлагыг төлөвшүүлэхийн тулд бид нар магистрийн сургалтаа өргөжүүлж байгаа. Тэгэхээр магистр докторийн сургалтаа өргөжөөд эхлэхээр зэрэг юу анзаарах вэ гэхээр зэрэг нөгөө техникт шүтсэн багшлах бай. Багшлах техник самбарын өмнө би ингэж зогсно, би энэ хичээлийг ингэж заана, би хүнтэй ингэж харилцана гэдэг багшлахыг
судалгаанд суурилсан, шинжлэх ухаанд түшгэлсэн, багшлах болгож өөрчлөхөд том алхам болно гэж би зүгээр эрдэмтэн хүний хувьд харж байна. Тэгэхээр зэрэг манайх одоо өнөөдөр магистрийн сургалт, докторийн сургалтаа аль болох тэлхийг хүсэж байгаа. Тэлнэ гэдэг нь одоо юу гэсэн дахиад ингэж хүн аваад ийн гэсэн үг үү? Тэлнэ гэдэг ойлголтыг нөгөө хоёр янзаар ойлгож болно. За. Нэг талаас элсэлтэй нэмэгдүүлнэ гэж таны бодож байгаагаар ойлгож болно. За. Тий. Элсэлтэй нэмэгдүүлж байгаа бид нар. Тий. Нөгөө талаас юг анзаарч үзэж байгаа нөхөр зэрэг хүмүүс өөрснөө тэр боловсролынхоо чанарт анхаарлаа тавьдаг. Шатлал ахихыг хүсдэг. Болох хэрэгцээ байна шүү дээ. Тий. Хувь хүний өөрийнх нь тий. Хувь хүний өөрийнх нь. Тэм учраас бид нар юг анзаарч үзэж байгаа нөхөр зэрэг тэр нэг сургууль төгсөөл тэр зөксөгчдөг би энэ мэрэгчлийг эзэмшчихлээ. Одоо ингээл энэ мэрэгчлэрээ ажиллавал болоо, ажлын байртай байвал болоо гэдэг хандлагыг дараа шатны сургалтууд өргөжөөд эхлэхээр зэрэг өөрчлөн шүү дээ. Хөдөлгөөнд орно шүү дээ. Тэгэхээр зэрэг ямар нэгэн хөдөлгөөнд орж байна гэдгийн цааталд салхи салхилдаг шүү дээ. Тийм ээ? Тэр салхин дотор сайн зүйл байгаа, саарч зүйл байгаа. Бид нар тийм учраас бид нар юг анзаарч байгаа нөхөр зэрэг тэрний хөдөлгөөнийг хийх явцад нь хүмүүс өөртөө хэрэгцээтэй зүйлөө олж хараасай. Зогсонг биш байгаасай гэдэг үүднээс боловсролын үйлчлэгийг магистр, докторийн чиглэл рүү анхаарлаа хандуулж байгаа. Энэ нь юу хэлээд энэ нөхөр боловсролын сургууль өөрөө шинжлэх ухааны судалгааны чиглэл рүү анхаарлаа тавьж байгаагийн шинж. Энэний цаана бол чанарын өөрчлөлт гарна гэж би хүлээж байгаа. Тэгж харж байгаа. Тэгэхээр нэгэн төдөлсөн галт тэрэгний билетийг одоо худалдаж авахд бол ямар ч утгагүй шүү дээ тий. Тэгэхээр энэ таны одоо та бүхний одоо энэ цаг үеийн одоо энэ боловсролын их сургуулийн хүнд ачааг үрж цаашлаад Монголын нийгмийн бас ачааг үрж байгаа энэ багш нарын хувьд одоо энэ галт тэрэг бол хөдөлсөн байгаа юм ерөөсөө. Тэгээ хөдлөхгүй байх боломжгүй байгаа юм чинь цаг үеийн өөрөө. Цаг үеийн өөрөө. Цаг үеийн өөрөө нийгэм ингэж хурдтай хөгжиж байгаа үед боловсролын салбар хунтаж болохгүй шээ. Адилхан л нийгмийн хурдыг дагаад болж их юм бол одоо өөрчлөлтийн тухай ингэж ярьж байгаа хүмүүс алдаа оноог дагаж биш. Оноог нь тосож, алдааг нь бууруулж шинжилд оролцох хэрэгтэй. Тэм учраас бид нар зүй ёсны өөрчлөлтийг хийж байгаа л гэж багшийн хувьд бодож байна. Тэгэхээр ер нь гэр бүл гэдэг бол нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хувийн дээд сургуулаа гэж би уран бүтээлч хүнийхээ хувьд тийм ориглон сайхан сэтгэлээр боддог. Бас нөгөө өнцгөөс нь бас их эмзгээр олж гардаг. Ягаад гэвэл би хүүхэд байхдаа одоо том болоод өөрөө хүүхэдтэй болоод хүүхэд минь хүмүүжүүлэг болчвол яана гэж тийм эмзэглэдэг байсан байгаа юм да. Тэгэхээр уран бүтээлч хүн болох гол хүүхэд байхдаа тийм өр зүрхэнд минь шууны өндөг шиг тийм гонигөө тийм ийм эмзэг бодол байдаг байсан. Тэгэхээр би энийг яагаад асууж яана гэхээр өнөөгийн бас одоо ингээд мэдээллийн 100 дархлаа нь одоо ингээд дарагдсан байгаа энэ 100-д гэр бүл гэдэг маань одоо ямар дүр төрхтэй одоо судлаач хүний хувьд харагдаж байна. Ялангуяа манай Монгол гэр бүл тий. Тэгэхээр таны өөрийн эрдмийн ажил чинь гэр бүлийн ёс зүйн тухай байгаа шүү дээ тий. Энэ сэдвийг одоо хүндсэн. Тэгээ ёс суртахуун, ёс зүй гэдэг энэ логик гаргалгаа энэ эрхэм ойлголт маань өнөөгийн Монгол тэр дундаа залуу гэр бүлүүдэд ямар эрхэм дээд ойлголттой байд юм бол та эрдэмтэн хүний хувьд энэ ямар бодолтой байна. Одоо чинь ер нь ингээд шулуухан хэлгээд магадгүй зарим нэгэн хүмүүст маань давс мэд хашиг үнэнч санагдчихэж болох юм. Ер нь ингээд одоо хайраа гэсээр байгаад салчих юмаа гэж одоо настай хүмүүс одоо ярьж штэ одоогийн залуучуудыг тий хайраа гэж бие биенээ хайраа гэж дуудаж байгаа л хэд хоногийн дараа салчих юм аа. Одоо бид нар ч одоо хуучны сайхан гэр бүл хүмүүс ч одоо бие биенээ загнан байж тэгээ насан туршдаа амьдраад байх юм бол гэдэг ийм л нэг ёгтгол гараад байгаа юм л да. Тэгэхээр одоо та бас гэр бүлийн ёс зүйг одоо судалсан эрдэмтэн хүний хувьд одоо энэ дээр ямар бодлоготой вэ? Манай үзэгчтэй сэтгэлээ хуваалцаж. Би одоо яг миний судалгааны ажлын сэдэв болохоор гэр бүлийн ёс зүй хөтөлбөрийг хувьсах агуулгаар судлуулад ахлах ангийн сурагчдын ёс суртахууны хөгжлийн түвшинг дэвшүүлэх боломж гэсэн тэр боломжийг л би судалсан юм. Тэгэхээр зэрэг яг ч одоо гэр бүлийн ёс зүйг гэхээс илүү тэр хүүхдийн ёс суртахууны түвшинг дэвшүүлэх боломж юу байна уу гэдэг зүйлийг судалсан. Гэхдээ миний энэ дотор энэ судалгааны ажлыг хийхэд гэр бүлийн ёс зүй ямар байх ёстой юм бол юу байх ёстой юм бол гэдэг зүйлсүүдийг олон зүйлийг уншиж харах хэрэгцээ надад бий болсон. Тэгээд энийг би одоо 10 гаруй жил хийж хамгаалсан ажил маань л да. Тэгээд гэр бүлийн ёс зүй гэдэг ингээд ярихаар зэрэг хүмүүс ёс зүйг юу гэж ойлгож байна уу гэдгээс их хамааралтай юм шиг надад санагддаг. Үнэхээр нийгмийн тулгын чулуунгч гэдэг юм уу эсвэл нийгмийг анхдагч тоосох нь гэр бүл. Тэгэхээр гэр бүл гэдэг зүйл бол маш их үн цэнтэй зүйл гэдгийг хүн болгон мэднэ.
Гэр бүлийн ёс зүй гэдээ ярихаар ёс зүйг юу гэж ойлгож байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй гэдэг үгийг яагаад хэлээд байна вэ гэхээр зэрэг өнөөдөр эрдэмтэд ёс зүйг хоёр өнцгөөс харж байна. За. Нэг хэсэг нь болохоор зэрэг дүрм журам, хим хэмжээ гэж талаас нь хараад үүргийн онолоор тайлбарлаад тэгээд ёс зүйуд гэдэг бол үүрэг хариуцлага мөн гэдэг утгаар хардаг. Энэ салбарыг нь бол деонтологийн шинжилгээ ухаан гэж нэрлэдэг. Гэтэл ёс зүйг судалж байгаа эрдэмтэд тэр үүрэг хариуцлага гэдгээсээ илүү үнэт зүйл гэж хардаг бас тал байдаг. Тэгж харах юм бол үнэт зүйл гэж харах юм бол энэ соёл талаасаа тайлбарлагддаг. Тэр салбарыг нь бол аксиологийн шинжилгээ ухаан гэдэг ингээд ярьдаг. Тэгэд ёс зүйг бид нар аль талаас харж байна уу гэдгээсээ магадгүй одоо ард иргэд маань энэ гэр бүл болж байгаа юм чинь энэ хүн үүрэг хариуцлагаа яаж биелүүлж байгаа бол гэж илүү хардаг баг. Би яг энэ талаар жоохон харж уншсан хүнийхээ хувьд бодохдоо энэ гэр бүлийн үнэт зүйл нь л чухал гэж би боддог. Язгуурн тий. Ерөөсөө үнэт зүйл тэгж боддог. Тэгэхээр зэрэг хүмүүс юу гэж анзаарж байна уу гэхээр зэрэг өнөөдөр гэр бүл салалт гэдэг бол нийгмийн айгүй том хар сүүдэр байна. Гэрлэх гэдэг юу вэ гэдгийг хүмүүс бас зүгээр амьдралын хэв маяг юм шиг ойлгож байгаа ойлголтууд байна. Тэгэд өмнөх үеийн монголчуудын ёс заншлуулгаж уламжилж ирсэн маш олон үнэт зүйлүүд уг нь гэрэлтэн дээр байдаг л та. Тэгээд тэрийгээ бид нар мэдэхгүй дараа үедээ уламжлуулж чадахгүй байгаагаасаа болоод зүгээр л гэрлэлт гэр бүл гэдэг бол нийгмийн үзэгдэл юм шиг хараад тэгэл байгаа л үзэгдэл юм чи өөрчлөгддөг үзэгдэл юм шиг бодоод байх ийм өнгөцгөн хандах зуршлууд бол байна. Тэгэхээр бид нар юг анзаарч үзэх чинь нөхөр зэрэг магадгүй гэр бүл өөрөө үнцэнтэй бай гэж бодвол таны нөгөө хүүхэд байхаасаа би сайн аав болох юмсан гэж зориулсан шиг хүн болгоно тэгж сэтгэл санаагаа төвлөрүүлдэг бол манай гэр бүлүүд асуудалгүй байна. Гэхдээ асуудалгүй байна гэдэг үг бол бас язгуур нь байж чадахгүй. Яг гэвэл нийгмийн хөгжил зөрчил тэмцлийн хуулиар л тайлбарлагдчихэдэг биз. Тэ? Тэгэхээр зэрэг гэр бүл дотор зөрчил байх нь тодорхой. Түүнийг зохицуулах нь тодорхой. Харин тэр гэр бүл болж байгаа хүмүүс би чамд хайртай шүү гэж хэлэхдээ тэр хайртай гэдэг үгний утгыг ойлгох шаардлага байдаг. Магадгүй зарим хүмүүс хэлдэг байхгүй юу? Би оюутнуудаа тэгж хэлдэг. Чамд хайртай гэд хэлж байгаа залууг нүдрөө харж байхдаа чиний амьдралын хариуцлагыг үүрэгтэнхээ байна уугүй юу оншилж чадсан уу гэж ингэж асуудаг байхгүй. Тэгэхээр магадгүй хүмүүс биендээ би чамд хайртай гэж хэлж байхдаа тэр хүний өмнө хүлээх хариуцлагаа хэр ойлгож байгаа бол гэдгээр бид нар биентэйгээ харьцах юм бол гэр бүл салалтыг бууруулах боломж гарч магадгүй юм аа л гэж би боддог. За баярлалаа танд. Сайхан яриа боллоо. Үнэхээр торгоны хээ нийлж байгаа юм шиг л нийлүүлж байгаа юм шиг ийм сайхан торгон сайхан хуучтай л гэж ярьлаа гэж би уран бүтээлч хүнийхээ хувьд бодож байна. Баярлалаа танд. Илгэмсэг үзэгч та бүхэндээ зориулсан энэ удаагийн Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлэгт маань Монгол Улсын боловсролын их сургуулийн боловсрол судлалын сургуулийн насан туршийн боловсролын тэнхимийн эрхлэгч доктор дэд профессор Сундуун Эрдэнэцэг оролцлоо. Танд баярлалаа. Баярлалаа. Ардын багшийн гаргасан зам мөрөөр үргэлж ард түмний хүүхдүүд цовх болтугай. Энэ хөшөөтөс суух ардын зам баларахгүй гэж Пүүшгийн хэлсэн лугаар байтал ардын багш гэдэг гаргасан энэ мөрөөр үргэлж ардын хүүхдүүд явах болтугай, цовх болтугай, тийш амьдралын зам мөрийг гэрэлтүүлэх болтугай гэж ерөөлөөр энэ нэвтрүүлэг өндөрлөө. Танд баярлалаа. За баярлалаа.